Сайн байцгаана уу? Бомбой өдрөдлөөс уг байна. За энэ удаагийнхаа мэдээллээр би Чех улсад хэрхэн ажиллаж амьдрах вэ гэдэг талаар шинчилж хүрэх гэж байна. Ягаад гэвэл өнөөдөр 2024 он болсон байна. За миний урд нь оруулж исэн бичлэг бол 4-өөс 5 жилийн өмнө оруулж исэн бичлэгээ. Тэгэхээр тэн дээр бол одоо байгаа зүйлсийн үн ханш, за цалин юу гэдгийг одоо бусад зүйлс бас нэлээд өөрчлөгдсөн. За тэр үед корона гэж гараагүй байлаа. Тэр үед дайнд дайдан ч гэж гараагүй байсан. Одоо бол Европт бол бас нэлээд өмнөтэй байна. Тэгэхээр энэ удаа Чех улсад хэрхэн ажиллаж амьдрах вэ? Энэ зүйлийг 2024 оны байдлаар яах ёстой вэ гэдэг тал дээр та бүхэнд хүргэе гэж бодоод бичлэгээ эхлүүлж байна. За мөн дээрэс нь цалин хэд авдгийг, байр сав ямар байдгийг, хүүхэд сургууль цэцэрлэг, хангамж, эрүүл мэнд, за дээрэс нь ажлын гэрээгээр ирчээд сурж болдго юм уу гэд энэ мэд зүйлсийг базаад танд ямар ч байсан хэрэг болох мэдээллийг хүргэхээр бичлэгээ эхлүүлж байна. За ингээд шууд бичлэгтэй мэдээж орё цаг алдаад яах вэ? За нэгдүгээр асуудал бол Чех улсад хэрхэн ирж ажиллаж амьдрах юм бэ? За энэ бол та Чех улсад ирж ажиллаж амьдрахын тулд ажлын гэрээгээр ирнэ. За ажлын гэрээ бол хуучин 3-аас 4 жилийн өмнө 5 жилийн өмнө те миний намайг одоо бичлэг оруулж явах үед бол энэ тэнд групп дээр зарууд дээр ажлын гэрээ гаргана гэсэн зарууд их явдаг байсан. За ажлын гэрээний цаг зарч гэдэг их зар явдаг байсан. За тэнд хүмүүс маш их хөлөгдүүлдэгч байсан, ондогч байсан, янз бүр байсан. За 2024 оны байдлаар бол ер нь хамгийн найдвартай гэж зөвлөх зүйл бол ажлынхаа гэрээний цагтай хамт гарч байгаа гэрээг л олж авах хэрэгтэй. Ярилцлагын цагтайгаа хамт гарч байгаа гэрээг та олж авах хэрэгтэй гэсэн үг. За энэ зүйлс бол одоо ер нь Чехэд гэрээ гаргаж байгаа үйлдвэрүүд нь бүгд өөрсдөө энэ гэрээгээ цагтай гэрээгээ гаргадаг болчихсон гэсэн үг. Тэгэхээр энэ тэнд групп дээр зар дээр тийм үйлдвэрт гэрээ гарган цагийг олж өгнө мөгөн ч гэдэг юм уу тийм зар байх юм бол та аль болох татгалзаарай гэж би зүгээр шууд хэлэх байна. Яагаад гэвэл тийм заруудаар одоо зөндөө хөлөгдүүлсэн хүмүүс байна. Миний таньдаг ойр дотны хүмүүс бас тэг хөлөгдүүлсэн байна. Тэгэхээр аль болох найдвартай зүйлийг та сонгорой гэж хэлэх байна. За хуучин бол яалтчгүй олон групп дээр янз бүрийн зарууд яваад тэн дээр бол хүмүүс ингээд хандаад үнэхээр их хөлөгдүүлчихсэн шүү. За тэрийг анхаараарай гэж хэлэх байна. За тэгвэл хэрхэн найдвартай гэрээ олж авах юм бэ гэж нэг асуудал байна. За тэгэхээр одоо үйлдвэрүүд нь цагтай гэрээгээ гаргадаг болсон учраас аль нэг таньдаг хүн чинь Чех улсад байгаа тохиолдолд энэ бол маш том давуу тал юм болж эхэлж байгаа. За учир нь тэр Чехт байгаа хүн чинь өөрийнхөө ажилтдаг үйлдвэрт нь магадгүй яг гэрээ гарч явах юм бол за гэд чамд туслаад гэрээг зохицуулж олж авах. Эсвэл тэрийн Чехт ажиллаж амьдарч байгаа хүн чинь таньдаг хүн нь ажилдаг үйлдвэр нь гэрээ гаргаж байгаа хүн авж байгаа манай үйлдвэр хүн авж байгаа гэх юм бол яг найдвартай гэрээ одоо гэд өрч олж өгөх. Энэ мэт зүйлс бол яг хамгийн чухал болж эхэлж байгаа шүү. Тэрнээс ямар нэгэн зар дээрээс гэрээ гаргуулж чаад тэгээд түүнийг одоо араас нь хөөцөлтөөд ингээ хөлөгтүүлсэн юм шиг эсвэл үгүй юм шиг те ингээд ийм байдалд ороод яваад байгаа бол бас хэцүү. Яагаад гэвэл энэ ажлын гэрээ гаргаад цагийг баталгаажуулаад ингээд энэ ирэх процесс ч өөрөө бас нэлийн хүлээгддгийг шүү. Тэрийг бас анхаараарай. Тэгэхгүй бол хүмүүс ерөөсөө ажлын гэрээ гарлаа л бол маргааш нөгөөдөр эсвэл дараа сар гэхэд Европ төрчих гэдэг. Тэгээд тийм биш эн чинь одоо зарим миний мэдих зарим нэг үйлдвэрүүд бол гэрээ найдвартай ч гэсэн гараад жил хүлээгдэж чинь, жил хагас хүлээгдэж чинь. Ийм тохиолдлууд бас байгаа. За магадгүй бас азан таарад шуурхай байж чадах юм бол хагас жилийн дотор ч юм уу те ингэж хүрээд ирэх боломжтой. Тэгэхээр үйлдвэрээс хамаараа тэр хугацаа нь бол харилцан адилгүй шүү гэдгийг та бүхэн бас анхаараарай. За ер нь бол ингээд гэрээ гараад ингээд наашаа ирлээ гэхэд ямар ажил хийдгийг та бас бодож магадгүй. За тэгэхээр энэ дээр бол би нэг зүйлийг танд бас сануулж одоо танаас асууя. За тэгэхээр та өөрөөсөө яг би Чех улсад ирж ажиллаж амьдрахад бэлэн үү гэдгээ бас асуугаарай. Яагаад гэвэл Монголд яг ингээд маш их идэвхтэй хөдөлгөөнтэй амьдарч исэн хүмүүс Чех улсад ирэхээр зэрэг яг нэг юм үйлдвэрт робот шиг ажил хийгээд ирэхээр зэрэг бас залхдаг, шантардаг, хайширдаг. Эсвэл санаа сэтгэлээр унаад ингээ Монгол руугаа босдог тохиолдол зөндөө байдаг. Мэдээж та ирлээ гэхэд
тодорхой хэмжээний өртөг мөнгө цаг хугацаа зарцуулаад ирж байгаа учраас буцаад ингээд энд ер нь дэмий байна гэж явлаа гэхэд бас тодорхой хэмжээний цаг хугацаа эд хөрөнгө те мөнгө төгрөгөөр хохирох учраас сайн одоо өөрөөсөө сайн лавлж асуугаарай, шийдвэрээ бас сайн бодож гаргаарай гэж хэлэх байна. За чиг улсад ирж ажиллаж амьдарч байгаа бол мэдээж үйлдвэрийн ажил хийнэ. Үйлдвэрийн ажил гэдэг нь оюутлын үйлдвэр байж болно, автомашины үйлдвэр байж болно, автомашины хэрэгсэл, за мах боловсруулах үйлдвэр, за сүү цагаат юу гэдэг ерөөсөө үйлдвэрчлэлийн орон учраас ямар ч үйлдвэрт та ирж болно магадгүй. Кабель утасны үйлдвэрт ороод суулаа гэхээр 12 цаг та суугаад ингээд яг ажил хийж чадах уу? Тэ 12 цаг яг ингээд цогцоогоор ингээд юм өргөө зөөж чадах уу ч гэдэг юм уу? Эсвэл шөнийн ээлжинд явлаа гэхэд та шөнө үнэхээр унтахгүйгээр ингээд нойр мөлөхгүйгээр өөрчлөхгүйгээр ингээд ажиллаж чадах уу гэдгээ бас сайн бодорой гэж бас хэлэх байна. Яагаад гэвэл үйлдвэрийн орон учраас шөнийн ээлж зөндөө байдаг, хагас бүтэн сайн харж амар ахгүй ажилладаг. Ер нь бол гадаад ажиллаж амьдрна гэдэг бол бас тийм амар зүйл бас биш гэдгийг тань сануулах гэсэн. Тэгэхээр та шийдвэрээ сайн бодож гаргаарай. За би бол жишээ нь одоо өглөө болгон 4:30-д босох бол надад анх хэцүү байсан. Өглөө болгон 4:30-д босоод өглөө 5 гэхэд би ажил дээр очиод ажиллаад ингээ за орой гэхэд би гэртээ тарж ирэх гэсээрээ тэл оройны 6 цаг өнгөрөн 7 цаг болно. Тэгээд нэг 2 цаг гэртээ маргааш өглөөнийхөө хоол ундыг бэлдэн тэгээл ундан маргааш өглөөнд дахиад босоод ингээд энэ бүх зүйл давхцаад давтагдаад ирэхээр зэрэг яг нэг юм робот шиг болж эхлэх ч юм уу те. Хүнд нэг сэтгэл зүйд бас нэг иймэрхүү зүйлүүд нөлөөлдөг учраас бас энэ дээр бэлтгэлтэй байгаарай. Мэдээж ажилдаа ороод ингээд нэг чигдрэл явуул бас хүн чинь тасна те. За энд мэдээж Чехэд бол одоогоор аль биесээр 12,000 гаруй монгол хүн байна гэдэг чинь бүгд л ямар нэг хэмжээгээр ажиллаа хийгээд тасаад яваад байна. Тэгэхээр огт хүн ажиллаж болохгүй газар бол биш. Харин та яг энэ Чехэд тасахгүй юу гэдэг чинь л одоо таны шийдэх асуудал болж байгаа. За хэлтэй болвол мэдээж ажил хийхэд мэдээж илүү амар чех улс бол чех хэлээрээ ярьдаг. За англиараа ярьдаг бол мэдээ давуу тал болно. Гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд зарим дараагаар англиар юм уу ярих ч юм уу те тийм тохиолдол байж болно. Эсвэл хамт ажиллаж байгаа хүмүүс чинь зарим нь англиар ярьдаг ч байж болно. Гэх мэтлээ. Ер нь бол чех хэлтэй байх юм бол тааны одоо хийх ажил дээр хийх мест одоо юу гэдэг бүх зүйл ингээд нөлөөлнө. Тэгэхээр чех хэлээ бас сайн сурсан байх хэрэгтэй. За ажлын хувьд бол ингээд ийм байна. Үйлдвэрийн ажил голцоо хийнэ гэсэн үг. Мэдээж шууд нарийн мэргэжлийн ажлуудыг бодвол гадаад хүнээр шууд хэлэхгүй тодорхой хэмжээний сургууль соёлын төгсчөөж хийдэг учраас эхний ээлжинд Монголоос ирж байгаа хүмүүс бол үйлдвэрийн ажилд орно гэсэн үг. За ажилдаа орлоо гэхэд цалин мөнгө хэр авах вэ гэдэг асуудал байна. Цалин мөнгө бол гадаад ирж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол маш чухал асуудал. За 4-5 жилийн өмнө намайг бичлэг хийж хахад Чехийн 1 крон Монгол мөнгөөр 100 орчим төгрөгтэй шахуу бараг л тэнцүү байлаа. Одоо болвол Чехийн 1 крон Монголын 150 төгрөгтэй тэнцүү болсон. Тэгэхээр ингээд таньшийн хувьд бол эрсдээс өөр болж байна. Мэдээж заримдаа 150-аас дээшээ ч явна, заримдаа 150-аас ганц 1 крон төгрөгөөр доошоо ч орно. Янз бүр. За цалин болвол үйлдвэрээс хот хөдөө аль ямар газар гэдгээс хамаарат харилцан адилгүй. За би зүгээр дунджаар үн хэлэхэд 23,000-аас дээш доош те янз бүр байна. Зарим нь 30,000 крон аавна. За зарим нь 25,000 крон, зарим нь 23,000 крон аавна. Янз бүр. Тэгээд энэ дээр нөлөөлдөг нэг зүйл бол хэр их илүү гарах уу, хэр их илүү цаг хийх үү гэдгээс хамаарна те. Та ажлын 5 өдөр ажиллаж чаад хагас бүтэн санд нь амарна гэх юм бол үйлдвэрийнхээ үндсэн цалинг авч яхад зарим хүмүүс ажлын 5 өдөр ажиллачаад хагас бүтэн санд амарахгүй гэдэг ажиллаа гэхэд эн чинь цалингийн хувьд нөгөө нэмэлт цагаа бодоод ингээд харилцаа адилгүй байдаг. За дунджаар хэдүүлээ 23,000 крон гэдээ бодлоо гэхэд Монгол мөнгөөр 3,450,000 орчим болж байгаа. За тэгэхээр зэрэг иймэрхүү байна. Тэгээд мэдээ дээшээ доошоо янз бүр ингээд хэлбэлзнэ дунджаар шүү. За иймэрхүү хэмжээний цалин авлаа гэж бодоход байр сав ямар байх вэ? Байр савндаа хэдийг өгөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. За коронавигийн өмнө за дээрэс нь Орос Украины дайн гарахаас өмнө бол байр савны асуудал харьцангуй гайгүй элбэг болцдог байсан. Одоо бол байр сав үнэхээр хэцүү болцсон. Мөнгө нь байсан ч байр сав болдохгүй болчиход байна. Яагаад үг гэхээр дайнаас болоод 400-аас 500 мянга орчим Украин иргэн Чех улсад одоогоор ингээд байж. Тэгэхээр тэр бүхэн чинь байранд орж байгаа. Тэр чинээгээрээ
Монголоос ирж байгаа хүмүүс байр олоход хэцүү болж байгаа. За нөгөө төгөр таны гэрээ гаргаж байгаа үйлдвэр чинь бас өөрийн дотор байртай байж болно. Тийм үйлдвэрүүд байдаг. Тийм байлаа гэхэд үйлдвэрийн байр нь зарим нь үнэгүй, зарим нь ингээд сард бага хэмжээний төлбөр төлөөд байдаг. Иймэрхүү үйлдвэрүүд байна. За эсвэл ямар ч үйлдвэрийн байргүй ийм үйлдвэрүүд гэрээ гаргаж байгаа. Тэгэхээр зэрэг тийм үйлдвэр бол та өөрөө заавалчгүй байх байраа хайж олно гэсэн үг. Тэгэхээр зэрэг л нөгөө дараагийн асуудал бол нөгөө мөнгө төгрөгийн маань асуудал нэмэгдээ явчих байгаа. Яагаад үг гэхээр байранд орлоо гэхэд за нэг өрөө байр дунджаар би ярьж байгаа шүү. Яг тийм гэсэн үг биш. 12,000 крон хавцаа бай. За дээшээ байршлаасаа хамаарат, тавилга эд тогшлоосоо хамаарат тодорхой хэмжээнд үнийн зүүн дээшлэн доошлон янз бүр байгаа. 12,000 крон байлаа гэхэд та 23,000 кроны цалин авлаа гэхэд 12,000 кроноо та байранд өгнө гэсэн үг. Тэгээ үлдэгдлэр нь та ажиллаж амьд одоо дараагийн сар хүртэл болох жишээ нь. За 2 өрөө байр магадгүй 15,000 16,000 крон байлаа гэж бодоход за тэнд та гэр бүлийн хүнтэйгээ хоёулаа байлаа гэхэд нэгнийхээ цалингаар байраа төлөөд үлдэгдлэр нь ажиллаад нэгнийхээ цалин хураах уу эсвэл нэгнийхээ цалингаас нэмээд ингээд илүү арай илүү хангалуун амьдрах уу гэдэг юм уу. Энэ бүх зүйл бол та бүхний хувийн одоо ийм зохион байгуулалт болно гэсэн үг. За байр олоход бас нэг тулгарт хэцүү зүйл бол анх Монголоос ирж байгаа хүн за 1 сарынхаа байрны мөнгө төлбөрийг өгнө. Дээрээс нь 2-3 сарын барьцаа заавалжгүй өгдөг. Тэгж хадгалуулдаг. За тэр барьцааны яадаг вэ гэхээр та ямар нэгэн байдлаар тухайн байранд эвдрэл гэмтэл хохирол учруулах юм бол тэрнээс чинь суутгах нь ямар нэгэн асуудалгүй буцаад хэлсэн хугацаанд гарахад тэр барьцаа болгож авсан мөнгө чинь буцаад өгч гэсэн. За нөгөө төгөр одоогоор яг ингээд Монгол бол нөгөө Remax Center гэдээ байдаг да үйл хөдлөгч жуулчлалын компани. За тэр компанид энэ хүмүүс байрныхаа зарыг өгчдөг. Тэгээд тэр хүмүүс чинь тэр хүний өмнөөс бүх процессыг нь хийгээд ингэснийхаа хөлсөнд 1 сарын төлбөр бас нэмж авдаг. Тэгэхээр зэрэг та 1 сар амьдрах байрныхаа төлбөрийг дээрээс нь за магадгүй аз таарад 2 сарын барьцааны мөнгө байлаа гэхэд тэр барьцааныхаа мөнгийг дээрээс нь жуулчлалын компани тэр 1 сарын хөлсийг өгчөөж та байранд орно гэсэн үг. Тэгэхээр Монголоос ирэхдээ та байрныхаа мөнгийг бэлдэж ирэх юм шаардлага бол гарч байгаа. Энийг анхаараарай. За дараагийн нэг зүйл нь бол зэрэг за яг та хажуу өрөө бас хөсөлж болно. Ганцаараа ярьлаа гэхэд хажуу өрөөндөө мэдээж хүн авдаг айлууд байдаг. Тухайн хотод чинь за хажуу өрөө бол магадгүй нэг 5-6 мянган крон байдаг. Тэгээд галтгоондоо ингээ та өөрөө зохицуулаад хоолундаа хийж. Ингээ явчихна гэсэн үг. Тэгэхээр нэг байр самны хувьд бол ийм байна. За хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудал бас чухал. Та ажил хийж байгаа тохиолдолд таны хүүхдүүд бол ямар нэгэн төлбөр мөнгөгүйгээр сургууль цэцэрлэгт өнгөө орж явдаг Чех улсад. За та хоолных нь сарынх нь хоолны зардлыг бол өгөх ёстой. Бүх одоо Чех хүмүүс их өгдөг. Ийм байна. Хүүхдээ та энэ Чех улсад ирж ажиллаж амьдсны дараа 6 сар болсны дараа та хүүхдээ авах хэрэгтэй болно. За хүүхдээ 6 сарын дараа авлаа гэхэд танд тулгардаг бас нэг асуудал байдаг. За тэр бол хүүхдийн даатгалын асуудал байдаг. Даатгал буюу эрүүл мэндийн даатгал. За эрүүл мэндийн даатгалыг урд нь бол ингээд хувийн намайг нэг 4-5 жилийн өмнө бичлэг оруулж хахад хүүхдийн даатгалын асуудал өөр байсан. Одоо бол яадаг гэхлээр зэрэг заавалжгүй үнэтэй ийм улсын даатгалаар хийх ёстой болцсон. Тэгэхээр тэр нь бол одоо дунджаар нэг хүүхэд нэг жилийн нэг 4-5 сая төгрөг ч юм уу те эсвэл 7-8 сая төгрөг өгөх юм байлаа гэж бодоход одоо тэрийг ингээд нэг дор авдаг байжгаад саяхнаас жилдээ ингээд сар сартаа хувааж өгч болдог болсон. Тэгэхээр бас ингээд юм бүхэн ингээд маш хурдан ингээд өөрчлөгдөж байна. 4-5 жилийн өмнө оруулж ирсэн бичлэгнээс зарим зүйлс бол үнэхээр өөрчлөгдсөн байгаа. За тэгэхээр зэрэг та нэг жил ажиллачаад хүүхдээ авлаа гэхэд та хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг өөрөө төлж явах учраас бас ингээд сайн бодох хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Сар болгоо ингээд нэг 300-400 мянган төгрөгийн төлбөрийг ингээд хүүхдийнхаа эрүүл мэндийн даатгалтаа зарцуулах нь байж шүү. Тэгэхээр зэрэг нэг хүүхдтэй айл, 2 хүүхдтэй айл, 3 хүүхдтэй айл, 4 хүүхдтэй айл байлаа гэхэд ингээд тэр чинээгээр таны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын чинь зардал ингээд өсөх нь байж шүү. За тэрийг бас анхаараарай. За ямар тохиолдолд энэ эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх вэ гэвэл та энд ирж ажиллаж амьдраад 5 жил болсон тохиолдолд хэлний шалгалтаа өгөөд тарвали буюу энэ удаан хугацаагаар ажиллаж амьдрах эрхээ аавна. За энэ тохиолдолд та хүүхдийнхаа тэр эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөнө. Таны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улс төлж эхэлнэ гэсэн үг. Эсвэл хүүхд чинь энд ирж сурч хүмүүжээд 5 жил болох юм бол өөрөө
5 жил болсон учраас хүүхэд ч өөрөө шууд ингээд тарвалыгаа аваад ингээд хүүхдийн даатгалаас чөлөөлөгдөн. За ийм нэг зүйл байдаг. Энийг бас та ухаан анхаараарай. За эмнэлэг болон нийгмийн халамжийн үйлчилгээ бол энэ улсаас. Ягаад гэвэл та ажиллаа хийгээд нийгмийн даатгалаа төлж гин, эрүүл мэндийн даатгалаа төлж гин. Тэгэхээр зэрэг та өвдөж хавдлаа гэхэд ямар нэгэн асуудалгүйгээр улс таныг эмчилнэ. За мөн нийгмийн ямар нэгэн нийгмийн үйлчилгээ авахд бол ямар нэгэн асуудал байхгүй. Зүгээр л бүх зүйл номдор байхад авах. Энэ дээр бас санаа зовох юм байхгүй. За саяхнаас бас нэг гоё зүйл бий болсон нь Монголд одоо сүүлийн үед гарч байгаа QR кодтой гар үсгтэй тэр жолооны үнэлгээ та авчираад чек усад шууд солиулаад яг тэр ангиллуудтай үнэлгээ авчиж болдог болсон. Энэ бол бас маш гоё юм зүйл болж байгаа. За энд магадгүй манай энд ажиллаж байгаа элчин сайд ч юм уу ингээд маш сайн ажиллаад ингээд энэ бүх зүйл ингээд хоёр улсын хооронд ингээд гоё зүйлсүүд бол зөндөө бий болж байгаа. За энийг бол бас одоо талархаж одоо сайшааж бол хүлээж одоо маш олон хүн энэ дээр талархаж байгаа. Яагаад гэвэл урд нь та заавалжгүй жолооны курсэд сууж ээж маш их цаг хугацаа, маш их хөрөнгө мөнгө орж ээж машин барих одоо тэр жолооны үлгээ авдаг байсан бол одоо энэ бол маш гоё юм боломжийг бол монголчуудад бий болгосон байгаа. Энийг бас дуулгая. Тэгэхээр та нааш ярих гэж байгаа бол энэ жолооны үнэлгээ хамгийн сүүлийн үеийн одоо гарч байгаа тэр QR кодтой үнэлгээг нь аваад ирэх ёстой шүү гэдгийг бас танд сануулъя. За би ер нь бичлэг болгон дээр хэлдэг нэг зүйл бол та шүдээ сайн янзлуулж ирээрээ. Энд шүдний эмнэлэг маш бага шүү, ховор шүү, голдлоо гэхэд маш үнэтэй байдаг шүү. Та ер нь нэг шүдийг магадгүй сая төгрөгөөр ломдуулна гэвэл танд хэр үнэтэй санагдах уу? Хэр одоо хямд санагдах уу? За тэрнээс хамаарат та өөрөө шийдвэрээ гаргаарай. Энд ер нь шүдний эмнэлэг боллоо гэхэд нэг шүд дунджаар ер нь хамгийн багадаа 500-600 мянгаас дээш ломбдгийн шүү гэдгийг бас танд хэлье. За одоо хүмүүсийн асуудаг нэг чухал том асуулт байна. Энэ бол залуу хүмүүс, хүүхдүүд ажлын гэрээгээр ирчгээд хувиргаа сурж болдгоо гэж асуудаг. За энэ дээр бол судлах зүйл их байгаа. Гэхдээ сурж болдгоо гэвэл болно. Хоёр янзын арга байна. Нэгдүгээр та одоо энд ирж ажиллаж амьдарч байхдаа одоо ягаан буюу ингээд танд өгж байгаа паспорт байгаа. За тэрнийхээ хугацааг дуусгах үеэр ч юм уу эсвэл дуусгахаас өмнө ч юм уу очиод би энд ажиллаж байгаа. Гэхдээ би нэг сурах виз болгох гэсэн юм аа. Би ингэ сурах гэсэн юм аа гэд хувиргаж болно. Гэхдээ танаас зөндөө олон шаардах юм материалууд байна. Жишээ нь хамгийн нэгдүгürt бол таны орох гэж байгаа сургуулийн тодорхойлт байна, даатгал байна, санхүүгийн баталгаа байна гэдэг ингээд олон зүйлс байгаа. За хоёрдугаарт та ичнээгээр сурч болно. Монголд бол бид нэр ичнээгээр сурдаг тийм үү? Ажиллаа хийж явахдаа хажуугаар нь ичнээгээр сурдаг. За энэ мэт ийм аргаар бол сурч болно. Гэхдээ энэ дээр бол та өөрөө маш их судалгаа хийж явах хэрэгтэй болно. За энэ талаар бол Монголд одоо Чех улсад суралцагч Монгол оюутан залуучдын холбоо гэдэг байдаг. За тэдний оруулж байгаа мэдээллийг та бас хайж олоод ингээд сонсох юм бол энэ талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярьсан юм подкаст хэлбэртэй юм яриануд байдаг. За тэрийг та бүхэн бас олж судлаарай гэж хэлэх байна. За одоо ер нь танаас дахиад нэг асуух зүйл байна. Энэ бол та үнэхээр гадаад улсад ажиллаж амьдрах юм хүсэл үнэхээр байна уу? Та гадаад ажиллаж амьдрахад үнэхээр бэлэн үү гэдгийг та өөрөөсөө нэг асуугаарай. Яагаад гэвэл Чех улсад ирж ажиллаж амьдралаа гэхэд давуу тал маш олон бий. Мөн сул талч маш олон бий. Тэгэхээр сайн муу аль алийг нь харьцуулж дэнсэлж үзчихэж ирэх юм бол та эд хөрөнгө, за цаг хугацаа энэ бүх зүйлийг бас алдахгүй байх магадaltaй учраас зүгээр танд сануулж байгаа шүү. Тэрнээс Чех улсад бол одоогоор 12,000 орчим монгол хүн байна гэдэг чинь бүгд л ингээд дор бүрнээ ажиллаа хийгээд сайхан амар тайван амьдарч байгаа. Тэгэхээр ирчээд энэ өстө бүтггүй газар байна. Болий чим би Монголд энэс илүү өндөр цалин авч исэн. Эсвэл би Монголд энэс илүү амар тайван ажиллаж чадна ч гэдэг юм уу те. Энэс илүү оюуныхаа ботон салаар би ажиллаж амьдарч чадна гэдээ буцдаг хүмүүс байдаг учраас энийг тань сануулж байгаа. Жишээ нь энд ирлээ гэхэд сайхан амар тайван орчин байна. Бүх юм цаг хугацаатай, цаг нартай, за цаг агаарын бас таатай нөхцлүүд байна. За та эргэн тойрны шингээний 20 эдэн улсад та ямар нэгэн визгүйгээр сайхан аялал чинь юм үзэн. За авж байгаа цалингаа та ингээд зөвхөн өөртөө зарцуулаад ингээд гоё ямар тайван амьдрал ээж бол нэрүүл хүнс хэрглэж гин. За маш юм давуу тал гоё зүйлүүд байна. Нөгөө талаар та
маш их найз нөхдөд санана, эцэг их элгэн санана, эх орноо санана. Зарим хүний хувьд бол цагаан идэ, тэ мах, хоол, хүнс одоо бүх зүйлээ санана. Энэ мэтчлэн олон зүйл байдаг. Ягаад гэвэл үйлдвэрийн ажил хийгээд ирэхлээр зэрэг хүн ер нь бол яг нэг юм роботч болох гэдэг тал байдаг. Өглөө цэрүүлэг дугуурлаа, ажилдаа явлаа. Ажил дээр ажил тарах хонх дугуурлаа, ажилдаа гэртээ ирлээ. За тэгэл нэг юм ажил гэр ийм байдалд орох гээд байдаг учраас бас зарим хүний хувьд жоохон стресстэх асуудал байна, саан сэтгэлээр унах асуудал байна. Ийм зүйлс байдаг учраас тэгээд та эцсийн шийдвэрээ та өөрөө сайн бодож гаргаарай гэж хэлэх байна. За бомбо 2-4 сувг болвол ингээд иймэрхүү мэдээллүүдийг танд ингээд аль болох хүргэхийг хичээдэг. Цаг заваараа. Тэгээд YouTube сувг дээр subscribe дарахаа мартав. За мөн та асуудал авлах зүйл байвал комент хэсэгт сайхан бичээрэй. Би аль болох чадах чинээгээр асуудал авлаад мэдээд ингээ хариулахыг хичээдэг. Ийм байна. За бомбо 2-4 сувгийн энэ удаагийн мэдээлэл Чех улсад хэрхэн ирж ажиллаж амьдрах вэ гэдгийг 2024 оны байдлаар танд ямар ч байсан өөрийнхөө бодож байгаа байдлаар ингээд хүргэлээ. Ийм байна. Асуух зүйл байвал комент бичээрэй. Like, subscribe, comment бичээрэй. Окей. Дараагийн мэдлэгээр уулзцгаая. Goodbye.